За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За наадан болох гэж байна. Хөдөө орнотохоор аялаад явж байна. За энэ үедээ энэ сайхан байгалийн сайхныг харуулж байгаа 7 сарынхаа ерөнхий төлөв байдлыг хий гэж бодлоо. За өнөөдөр бол 7 сарын 4-ний өдөр. За 7 сард ерөнхийдөө ямар хөө байх вэ гэж. За 7 сар бол онцгой бас нэг сонирхолтой үйл явдууд олонтойгаар одоо сарвалж байгаа. За энэ үеэс ягаад одоо бас жоохон 7 сарын эхний хэд хоногийг ингээд хийж амжсангүй гэхээр нэгдүгээр аялж байлаа. 2 дугаарт 7 сарын 9-нд болох нэг сонирхолтой үйл явдлууд буюу гариг ихсийн бас нэгэн чухал үйл явдлыг онцлох гэж ингэж эхний хэд хоногт хийгээгүй маа. За энэ бол юу байсан бэ гэхээр хайр дурлал гоо сайхан урлаг уран сайхан бүтээлч сэтгэлгээг одоо ивэдэг тэтгэдэг суур гариг. Суур буюу Венера гэдэг гариг 7 сарын 9-ний өдрөөс эхлээд 8 сарын 6-ны өдрийг хүртэл охины ордонд байрлаж байна. За энэ охины ордны болвол нэлээд чухал үе гэд ойлгочих болно тийм болохоор. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө хайр дурлал, сайхан мөрөөдөл, хүсэл, тэмүүлэл бас хийх дуртай зүйл. Бүтээлч үйл ажиллагаа гэхээр хийх дуртай. Одоо хобби маягийн тэр ажил. Урлаг уран сайхан энэ бүхнийг ивэдэг энэ гараг. За охины ордонд байлаад эхлэхээр яад юм бэ гэж. За охины орд бол ерөнхийдөө нэлээд тийм шөмжилдэх гэж л ихэнх ярьдаг боловч нэлээд тийм аналитик талаас асуудлыг хардаг хүмүүсээ гэдээ ойлгочих болно. За дандаа шөмжлөх гэж яриад байхаар бол одоо бас тийм ч төдий бас тийм зөв биш юм шиг санагдаад байдаг л та. За шөмжлөл гэдэг нь зүгээр л хүнийг болохгүй асуудлыг болохгүй гэж муулаад байхтайгаа болно биш. Болохгүй зүйл нь хаана байгаа юм? Болж байгаа юм нь хаана байгаа юм? Аналитик буюу шинжил судлахтаа сайн гэж үздэг л дээ энэ охины ордыг бол. За тэгэхээр хэрвээ энэ сард ямар нэг байдлаар одоо бүтээлч тийм ажил эрхлэхийг хүсэж байгаа ямар нэгэн мөрөөдөл биелүүлэх хүсэлтэй энэ хүмүүс бол бас тодорхой сонирхолтой одоо тийм санаануудыг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь боломж олгох гэж хэлсэн дээр баг л та. Тийм боломж олгосон иймэрхүү үйл явдал болно гэдээ ойлгочих болно. За энэ нь болохоор мэдээж суур гаригийн болоо. За тэнд харж байгаа бол энэ одоо уралдааны уяа сойлгоо тааруулахад одоо удахгүй уралдах гэж байгаа морид тэнд харагдаж байна. За энэ бол бас сонирхолтой хөөрхөн ийм зураг харагдаж байгаа болов уу гэж ингэж найдаж штэ. За тэгээд өргөжлүүлэхэд за охины ордод байрлал нэгэ түрүү ярьчихсан тийм ээ. За тэгэхээр хэрвээ хайр дурлалыг хүсэж байгаа, хайр дурлалын харилцаа чухлаар тавигдж байгаа тийм хүмүүс байгаа бол хайрыг зөвхөн гоё үгээр илэрхийлэх гэхээсээ илүү ямар байдлаар танд илүү чухал санагдах вэ гэхээр охины ордонд байгаа гэдэг болохоор тэр охины ордны хэрсүү, аналитик, амьдралд ойр тэр нэгэн шинжинд бас илүү энэ суур гарагт нөлөөлчих юм байна л да. Тийм болохоор хайр гэдэг бол өдөр тутмын халамж, бодит үйлдэлээр илэрх ийм үе гэнэлтэй суур гарагийн нөлөөгөөр. За жишээлбэл бас дээрэс нь суур гараг бас ганцхан хайр дурлал гоо сайхан гэхээс илүү бас бүтээлч ажил гэж хэлсэн шүү дээ. За тэгвэл бүтээлч үйл ажиллагаанаас одоо жишээлбэл орлого олдог, хоббигоо жишээлбэл ажил болгочихсон тиймэрхүү хүмүүсийн тухайтад бол
санхүүгийн хувьд бол одоо гентийн бош гялалцсан амжилт, гентийн ашиг энэ төр гэхээсээ илүү практик тийм хэмнэлттэй тийм зарцуулалтыг эрхэмлэх үе гинэ. За тэгээд эрүүл мэнд, эмх зэгц, ажил хэргийн тал дээр бол нэлээд одоо тийм анхаарал хандуулах ийм үе гэсэн байна. За ингээд дээрэс нь энэ сард болох өөр нэгэн үйл явдал бол 6 сарын сүүлчээр бууд гараг 6 сарын 29-наас бууд гараг ухаах хөдөлгөөнд орсон байгаа. Харин ухрах хөдөлгөөнөө 7 сарын 23-нд ухрах хөдөлгөөнөө зогсооно. За түүнчлэн бас Сатурн буюу санчир гараг. Санчир гараг энэ үед 7 сарын 29-наас бас ухрах хөдөлгөөнд орно. За ухрах хөдөлгөөн гэдэг бол мэдээж өнгөрсөнд хийсэн алдаа гэргэж харах, засах, сайжруулах, гарсан шийдвэрүүдийг эргэж харах, ревиз буюу тийм ээ дандаа хяналт шинжилгээ хийх ийм үеуд байдаг. За ингээд энэ хүрээд дээрэс нь бас бархад судгаргийн тухай ярих мартсан байна. За бархад судгарыг бол одоо маш таатай байрлал мэлхийн ордод ороод ирч гисэн мэлхийн ордны exaltation буюу одоо тийм өргөгдсөн нэлээд ивээгдсэн гэсэн утгатай тийм байрлалд байгаа. За тэгээ мэлхийн ордны нэг өөрийнх нь гэрт байрлаж байгаа. За мэлхийн охин гэсэн ордуудад бол гаригуудын одоо нөлөө нэлээд тусч байна гэд ингээд ойлгочих болох юм байна. За ингээд 7 сарын төлөв байдлыг ерөнхий төлөв байдлыг онцлоё. За орд тус бүрээр нь товчхон яриа явчаа. За ингээд 12 орд тус бүрээр нь яриад явчихъя товчхон. За охины орд биш ээ. Охины ордны төлөвөөр эхэлсэн шүү дээ. Тэгэхдээ охины ордод Венера буюу сугар гарыг барилж байна гэсэн. За мэлхийн ордод бархас судгарыг барилж байгаа. За энэ хоёр ордны тухай ерөнхийд нь 12 орд тус бүр дээр ярьчнаа. За эхнийх мэдээж хоньны орд. За хонь. За сугар гарыг таны 6 дугаар гэрт байрлаж байгаа юм байна. За 6 дугаар гэр гэхээр бол мэдэн хэдүүлээ тийм ээ. Ажлын байр, амьдралын нөхцөлөө илүү тав тухтай болгох энтер тийм цаг. За дээрэс нь өдөр тутмын ажлыг илэрхийлдэг. Таны хэрвээ ажил төрөл эрхэлдэггүй хүмүүс байлаа гэхэд ерөнхийдөө таны өдөр болгон хийдэг тэр ажил. Хүүхэд хардаг үйл зөвхөн хүүхэд харах үйл ажиллагаа өдөр тутмын тэр хийдэг ажил. Аль эсвэл одоо тэтгэврт гарчихсан хүн байлаа гэхэд бол таны өдөр тутам хийдэг ажил чинь юу ах вэ тийм ээ. За тэгээд энэ бүхнийг илэрхийлдэг гэсэн үг. За тэгэхээр энэ иймэрхүү тохиолдолд бол яах вэ гэхээр нөхцөлөө сайжруулах гэр орны нөхцөл байдлаа ажил. За дээрээс нь 6 дугаар гэр бас яадаг вэ гэхээр эрүүл мэндээр үздэг. За эрүүл мэндээ сайжруулахад бол энэ үеийг маш сайн үе гэж хэлж байгаа. Эрүүл мэндийн одоо уртудаан хугацаанд шийдэх ёстой тийм асуудал байсан бол энэ үе их чухал. За дээрээс нь эрүүл мэндийн асуудал төр бол ерөнхийдөө ийм ретро үеуд их сайн байдаг. Ягдгүй л одоо бис хирон гэд тэр болгон 12 одоо биш ээ 9 одоо гаригийг энэ тухайд ярьдаггүй боловч барууныхны яриад идэг хирон гэдэг жижигхэн гариг гэхээс илүү астероид юм шиг байгаа юм л да. За тэр хөдөлгөөнийг бас барууных их яриад идэг. Тэгэхээр тэрийг ялангуяа тэрийг бол бүр эмчлэгч, илааршуулагч тиймэрхүү хүчтэй гэж ингэж хэлээд идэгин. Тэгэхээр тэр хирон буюу англиар бол чирон гэдэг шиг байна. За тэр бол бас яг юм ретро хөдөлгөөнд орчихсон байгаа учраас энэ тэр гаригийн ретро хөдөлгөөний үед бол ялангуяа архаг хууч өвчнийг ангаах, илааршуулах
талаар нэлээ удаан одоо тийм хүчин зүтгэл гаргасан энэ хүмүүст бол энэ тэр гаригийн нөлөө хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Тэр одоо хероны нөлөө. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо чинь хоолны дэглэмж гэдэг юм уу хоол боловсрол хэрэгтэн ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар маш урт удаан хугацааны эмчилгээ шаардсан тийм эрхтнүүдэд бол гів гинтхэн одоо зүгээр болчих тохиолдол байдаг юм л да. Гэтэл гинтхэн бас биш л дээ, тэр хүн болов мэдээж маш олон сар жилийн хугацаанд ийм эмчилгээ үйлчилгээ дэглэмийг баяр сахисан байгаа штэ. Тэгээд тэр хероны нөлөөгөөр тэр эмчилгээнүүдийн үр дүн яг херон гаргийн тэр херон гэж тэр одоо барууныхны яриад байгаа тэр ангаагч гэдэг байгаа. Ангаагч тэрний нөлөөгөөр гів гинтхэн ингээд илт сайжрал бүр эдгэрлийг олж болтгоо гэж ингэж бас айгүй олон астрологчид ярьдаг. Энэ бас заримдаа үнэхээр үний юм шиг санагдсан шүү. За яг ингээд зарим нэгэн хүмүүст нэрүүл мэндийн асуудал байгаа бол тэрийг одоо урт удаан хугацаанд эмчилж тэрийг засаж сайжруулалтаар анхаарч байгаа хүмүүст бол энэ үед үнэхээр сайжрлыг олсон уу юу гэдгийг бас анзаараад авчаарай гэж. Ер нь бол дээрэс нь сугар гараг ухарч байна. Гоо сайхан бас мэдээж эрүүл мэндийн төлөвчин бол гоо сайхан гэдэг чинь бас эрүүл мэндэд хамаарна. За эрүүл мэндийн үйлчилгээ энтерт бол таатай нөлөөтэй гэсэн. Гэхдээ мессежлбэр ялангуяа нүүр гоо заслын мессежлбэрт бол ретро үе бас жоохон таагүй байдаг. Бүр таагүй гэж хэлэхээс илүү заавал нэг засаж сайжруулах юм гараад байх шиг байдгийг зарим нэг хүмүүсийн туршлага дээр харахад ретро үе гэдгийг мэдэхгүй хийчдэг. За тэгээд мэдээж гоо сайхны мессежлбэр гэдэг үл төрснөөсөө төрсөн үеэс эхлээд байсан тэр нэгэн хэлбэр гардрыг өөрчлөх юм хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм болохоор бас засвар хийх хэтэр үе хэрэгтэй юм гараад ирдгийг ретро үед хийсэн ажил. Тийм хүмүүсийн жишээг бас нэлээ хэд мэддэг. Тэдэр бол яг хэрэгсийн тохиолдлыг ойлгоогүй ч гэдэг юм уу нэг тиймэрхүү санаадгүйгээр хийчихсэн үйл бодлоод нь дахиж нэг ажиллах нэг юм гараад ах шиг байдгийг шүү. За юу сугар гариг бол тэгээ зөвхөн гоо сайхан хайр дурлал гэхээс илүү бас нэг бага хэмжээний мөнгө орлогыг илэрхийлдэг. Мэдээж энэ бол бүтээлч үйл ажиллагаанаас танд орж ирж байгаа ийм орлогоо. Мэдээж одоо зурх, бичих, урлах тийм үйл ажиллагаа, тийм одоо бүтээлч үйл ажиллагаа, бүтээлч төслүүд хэрэгжүүлж явж байгаа хүмүүс бол энэ үед бүтээлч төслөөсөө мөнгө олох боломжтой юм байна. Гэхдээ тэр мөнгө гэдэг бол нэлээд тийм зарцуулалтыг нь хянах хэрэгтэй. Нэмэх зэгцтэй анхаарал одоо хамаагүй одоо үрлэгэн байхаас жоохон зайлсхийх хэрэгтэй л гэсэн үг. Ийм байна. За дараагийн энэ бол сугар гаригуудын нөлөөг ингэж ярьсан хэрэг. За одоо бол бархас сойд гариг. Бархас сойд гариг бол таны одоо мэлхийн ордонд орилж байгаа шүү дээ. Тэгэхээр бол таны хэдгээр гөрөө бархас сойд гариг 4-р гэрт барилж байгаа юм байна таны. За 4-р гэр гэхээр бол таны гэр орон гэр бүлийн харилцаанд бархас сойд гаригийн нөлөөгөөр нэлээд таатай эерэг өөрчлөлтүүд орно гэж. За тэндээс бороо орох шинжтэй. Ер нь өдөр болгоно юм аадар бороо ороод байгаа. Энэ газар нутаг бол ерөнхийдөө нэлээд юм гантай байсан гэж хэлж байгаа. Гэвч сүүлийн 2-3 хоногт ингээд бороотой сайхан байгаа. За ингээд тэр хавд шууд нар туссан. Нөгөө талд нь аадрын үйл хоригдлогдсон юм байж байна. За нүгдийг яриад байгаа нь бас мэдээж гадаад оронд байгаа Монголыгаас сонсон хүмүүсийн тэр бол бас сонирхолтой байх юм болоо гэж ингэж хэлээд байгаа шүү. За гэр орных нь асуудалд бол үйл хөдлөх хөрөнгө оруулах, гэрээгээ одоо өөрчлөх, сайжруулах, гэр бүлийн гишүүдтэйгээ одоо илүү таатай дотн харьцааг үүсүүлэх, сэтгэл санааны хувьд амар амгалан байдлыг
гэр орноос гэр бүлийнхаа урамсгалаас мэдрэх ийм таатай үе гэсэн байна. За энэ хүрээд хоньны ордны ерөнхий төд байдлыг өндөрлөж байна. За дараагийнх нь бол үхрийн орд. За үхрийн ордын тухайтад бол хайр дурлал, гоо сайхныг илэрхийлдэг, бүтээлч үйл ажиллагааг илэрхийлдэг суугар гарыг таны 5 дугаар гэрт орж ирсэн байна. За 5 дугаар гэр гэдэг бол жинхнээсээ хайр дурлал бас яг одоо тэр суугар гаригийн бүхэл одоо шинж үйл явдлын нөлөө маш хүчтэй илэрдэг ийм гэр. За тэгээд дээрээс нь суугар гариг нь өөрөө үхрийн ордны удирдагч гариг байгаа. Тэгэхээр энэ бол үхрийн ордод нэлээ одоо таатай нөлөөтэй, эерэг нөлөөтэй энэ сар болж байна. За 5 дугаар гэрийн одоо тэр хайр дурлал, баяр баясгалан, гэр бүл, одоо ялангуяа өөр хүүхэд, хобби энэ гэсэн бүтээлч үйл ажиллагаанаас бол таашаал эдлэх амар амгалан баяр баясгалыг амсаж мэдрэх ийм таатай үе гэсэн байна. Энэ ирж байгаа юм байна. Үхрийн ордны тухайтад бол за энэ сарын зурхаа дээр би бас хэлхээ батчаад байдаг нэг зүйл болвол юу шүү. Мандалт орд болон сарны ордоор аль алиар нь сосоод яваарэ гэж хэлэх байна. За тэгээд дээрэс нь за өөр хүүхдтэй холбоотой асуудал бол танд баяр баясгал авчирна гэд хэлчихсэн тийм үү. За тэдэнтэй цагийн өнгөрөх зазуун болж ийн бүгдээрээ л аялал зугаалал амрах сайхан юм таатай үе байгаа учраас суугар гариг илүү танд бас тэр боломжийг олгох нэ. За тэгээ бүтээлч хүмүүс бол одоо бүтээлч ирч хүч онгод урам зориг илүү хүчтэй ориглож эхлэх учраас өөрийн одоо хийх дуртай зүйл сэтгэл зүрхээ зориулдаг тэр шинэ хоббигоо хөгжүүлэх энэ салбарт бол одоо маш нэлээд одоо тийм сэтгэл догдлуулсан үйл явдлууд болно гэж байна л да. Одоо шилбэл уралдаан тэмцээнд оролцдог ч юм уу, зурх бичих үйл ажиллагааных нь тэр салбарт одоо цааш боломжууд гардаг ч юм уу. Нэг иймэрхүү сайхан үйл явдал болох нэ. За тэгээ зүрх сэтгэлээ дагаад юу хиймээр байгаа шинэ хоббигоо хөгжүүлэх юм боломжтой үе шүү гэсэн байна. За дараагийн гариг бол бархас уйд гариг. За бархас уйд гариг бол одоо мөлхийн ордонд exaltation байдалд байгаа. За энэ бол таатай үе. Тэгэхээр таны хувьд бол мөлхийн ордонд байгаа бархас уйд гариг таны 3 дугаар гэрт үржилж байгаа юм байна. За 3 дугаар гэхээр мэдээж харилцаа холбоо, сургалт, за богинохон хэмжээний аяллыг илэрхийлдэг. Дээрээс нь бас хөрш ойр дотны хүмүүстэйгээ харилцах, үг хэл, яриа хэлцээ энэ бүхэн бол нэлээд тийм бодиттой болох, танд шинэ мэдлэг эзэмшихэд тусалах, шинэ зүйлийг мэдэж сурах одоо тийм эрмэлзлийг төрүүлэх энэ юм байна л да. За тэгээд ер нь таны үг хэл бол нэлээд бусдад нөлөөтэй байх ч юм уу. Альсвал сургалт одоо энтерт суулаа гэхэд танд одоо ирээдүйд их тийм таатай нөхцөл боломжийг үүсгэх юм байна гэдгийг энэ үеэс олж харах. Магадгүй одоо ирээдүйн бизнесийнхаа маш том санааг тэр сургалтаас олж авч гэдэг юм уу, нэг ийм маш таатай үе танд ирнэ гэж байна. За ер нь бол exaltation буюу тэр их таатай байрлал одоо өргөгдсөн, эвээгдсэн гэсэн утгатай тэр байрлал байгаа үед бол ер нь тэр гаригуудын тийм байрлал байгаа үед ерөнхийдөө хүмүүсийн амьдралд аль гэрт аль салбарт нөлөөлж ийн гэдгээс шалтгаалаад дандаа таатай нөхцөл боломжууд, дандаа эвээгдсэн одоо ирээдүйг маш одоо том зүйл рүү хөтөлсөн тиймэрхүү боломжуудыг олгодог гэж ингэж үздэг. За ялаа шумал бас айгүйх байна мэдээж 100 цаг болохоор. За бичиг баримт гэрээ хэлцэл энтерт бол бас их таатай үе гэж байна. За 3 дугаар гэр гэдэг бол бас
мэдээ, бичиг баримт, гэрээ хэлцэл ойр дотно яг одоо таны эргэн тойронд амьдарч хажиж байгаа хүмүүстэй холбоотой яриа хөрөө энтэр их чухал үе байдаг шүү. За энэ хүрээд үхрийн ордны төлөв байдгийг өндөрлөж байна. За дараагийнх нь бол ихрийн орд. Ихрийн ордод бол одоо Тэнгэрийн вангарыг барилчихсан байгаа. Тэнгэрийн вангарыг ихрийн ордод төлөөлсөн. За энэ бол та бүгдийн бол одоо маш чухал үе гэдгийг түрүүчийн 6 сарынхаа төлөв байдалтай нэлээд тодорхой ярьсан санагдаж байна. За тэгэхээр одоо сугар гараг таны бол 7 сард бол сугар гараг нөлөө эхлээд ярьж байгаа. Сугар гараг бол таны 4-р гэрт нөлөөлж байгаа юм байна. За ингээд ихрийн ордны мандалт болон сарны ордтой хүмүүс бас давхар сонсоод яваарэ гэж зөвлөж байгаа шүү. За 4-р гэр гэхээр бол одоо сугар гарагийн нөлөөгөөр таны үйл хөдлөх хөрөнгө, гэр бүл, ээж аавын гэр орон, гэр бүлийн үйл ажиллагаа, одоо бизнес ч гэдэг юм уу те, гэр бүлийн бизнес ч гэдэг юм уу, тэр бүх зүйлд бол сугар гараг нөлөөгөө үзүүлэх нэ. За тэгэхээр магадгүй зарим нэг гэрээ тогтчулдаг ч юм уу те, гэрийнхаа тавилгыг өөрчлөгдөх ч юм уу, дизайныг өөрчлөх ч юм уу, түрээсийн эсвэл гэр бүлийн одоо бизнес хийдэг бол одоо түрээсийн одоо үйлчлэгээ, үйл хөдлөх хөрөнгийн нэгээс ашиг олдог, түрээсээс ашиг олдог ч юм уу те. Иймэрхүү одоо тавтай боломж сугар гараг танд олгоно гэж. За дээрэс нь гэр бүлийн эмэгтэй гишүүн, ялангуяа ээж, эгч, охин гэх мэт энэ одоо харилцаанууд энэ үед бас нэлээд чухал болох юм байна л да. Тэднэртэй одоо зарим нэгэн үйл ойлголцол төрүүлсэн байсан бол тэднэртэй харилцаа сайжирдаг. Ерөнхийдөө л гэр бүлийн эмэгтэй гишүүнтэй холбоотой эерэг тийм үйл явдлууд энэ үед тохион. За тэгээд яагаад эмэгтэй гэдэг байгаа юм бэ гэхээр сугар гараг бол ерөнхийдөө хайр дурлал, гоо сайхан бүтээлч үйл ажиллагааг илэрхийлдэг гэх төвөө ярьчихсан. Гэх дээрээс нь бас сугар гараг ерөнхийдөө эмэгтэй хүнийг илэрхийлдэг. Харин Марс буюу ангараг гараг гэж манайх монголчууд нэрлэдэг. Энэ гараг бол эрэгтэй хүнийг илэрхийлдэг гэж бас ингэж үзээд байдгийн. Тийм болохоор одоо 4-р гэрт холбоотой гэхээр 4-р гэр үл ерөнхийдөө ээж үйл хөдлөх хөрөнгө, гэр орон гэдгийг илэрхийлдгээс гадна бас ээж талын тэр нэгэн орон зай, тэр нэгэн хүмүүсийн байр суурийг бас илүү илэрхийлдэг гэж үздэг. За иймэрхүү байхад 4-р гэртэй холбоотой таатай үйл явдлууд ээжтэй, эхнэртэй, охинтой ч холбоотой, эмэгтэй дүү гэсэн иймэрхүү хүмүүстэй ч холбоотой үйл явдлууд таатай уур амьсгалыг илүү эерэг болгосон юм уу байна. За дараагийнх нь бол ихрийн ордны тухайтад бархас бод гараг байгаа. Бархас бод гараг бол мэлхийн ордонд экзалтейшн байдалтай байгаа гэдэг чинь таны 2-р гэрт барилжээ. За 2-р гэр гэдэг бол мөнгө санхүү, таны одоо санхүүгийн орлого өснө, их усүр нэмэгдэх таатай үе гэж мөнгө олох шинэ боломжууд нэгдэн, өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь бас энэ үед өсөх нэ. За илүү тав тухтай амьдрал. За мэдээж мөнгө төгрөг олохын хэрэг амьдралын тав тухыг одоо илүү сайжруулах, илүү орчноо илүү одоо тавтай тухтай байлгах ийм нөөц боломж бий болно гэсэн байна. За энэ хүрээд ихрийн ордны төлөв байдлыг өндөрлөж байна. За дараагийнх нь орд бол мэлхийн орд. За энэ мэлхийн ордны тухайтад бол маш чухал үе ирж байгаа. Мэлхийн орд бол бархас бод гараг арилж байгаа. Бархас бод мэлхийн ордод экзалтейшн байрлана гэдэг бол та бүхэнд бархас бодын ивэл бол бүрэн одоо үйлчлээ.
бархас байд гарыг танд ивэлээ үзүүлнэ гэд ингээд ойлгочих жол. За ингээд анхааруулхад бол энэ мэлхийн ордны мандалт нар сар мандалт ордныхын хамаатай шүү. Энэ бүхэн аль аль нь сонсоод явчаараа. Ерөнхийдөө бол ер нь баг заримдаа бол мандалт орд илүү таарад идэг. Зарим тохиолдолд сарны чинь ордч бас их таарад идэг шүү. Тэгэхээр аль алийг сонсоод явчихад зүгээр. Тэндээс та дундаас нь өөр нь за аль нь илүү надад таарч байна. Мандалт орд маань илүү таарад байна уу? Сар маань илүү таарад байна уу гэдгийг бас анализ хийхэд чинь чухал шүү. За ер нь бол астрологийг сонсно гэдэг бол сар болгон энэ үйл явдал энэ нь таарлаа. Энэ нь одоо тийм төдийлөн таарсангүй гэж анализ хийхэд чинь энэ 3 орд чинь тусалах юм шүү. За таны бол 1-р гэрт чинь мэлхий орж ирсэн. Мэлхийн 1-р гэрт чинь бол бархас үед орж ирсэн. За тэгээд бүх анхаарал бол тань одоо бархас бол танд анхаарлаа хандуулж байна гэсэн үг. Тэгэхээр таны хувьд бол маш эерэггүй, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэн, амьдралын шинэ эхлэл болно, хувийн өсөлт ингэж болж сайн сайхан бүхэн болвол таны зөвхт чиглэлээ. За 1-р гэр гэдэг бол яг таны өөрийн чи илэрхийлдэг мэдээж та гадаад өнгөрөхөө гинтхэн өөрчилж маш одоо тийм баян тансаг одоо тийм өгөөмөр одоо тийм өөртөө итгэлтэй иймэрхүү болохыг ингэж эрмэлзэж бас магадгүй тийм ээ. За ер нь л шинэ эхлэл, амьдралын цоо шинэ эхлэл, өсөлт, дэвшил, сайн сайхан бүхнийг бархас байд гарыг ивэнэ гэж. Бархас бад гарыг бол ер нь дандаа ивэдэг, өсөх, дэвжих, дээшлэх энэ бүхнийг илэрхийлдэг ийм гарыг байгаа. За тэгээд дээрэс нь exaltation буюу тийм өргөгдсөн, ивэгдсэн тийм байрлал байна гэдэг бол танд онцгой сайн нөлөөтэй гэсэн үг. За тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Та бүхэн үнэхээр энэ одоо азтай үе гэжээ гэж ойлгож болох юм. За тэгвэл энэ үед яриад байгаа өөр нэгэн гариг бол Венера буюу суугар гариг байгаа. Суугар гариг таны 3-р гэрт. За 3-р гэр гэхээр бол харилцаа, холбоо, мэдээлэл, өдөр тутмын таны одоо үг хэл яриа хүмүүстэй харилцаа энтрийг илэрхийлдэг. Та магадгүй энэ үед шин танилтай болж болно. Сургалтанд сууж болно. Энэ сургалтанд танд одоо маш тийм боломжуудыг нээгээд ажил хэргийн одоо хүрээгийг чинь тэлэх, эсвэл ажил хэрэгээ зэгцлэх энтерт чинь маш их тус болохоор тийм сургалт энтер сууж магадгүй. Яагаад гэвэл 3-р гэр гэдэг бол богино хэмжээний бас аялал байдаг. Та хаа нэгтээ бас аялах тухай бодож байгаа бол энэ бас маш таатай үе. Энэ л танд тэндээс бол амар амгалан сайн сайхан байдлыг олж авахаас гадна энэ аялал нь танд маш их юм үр дүнтэй, маш тийм таатай хүмүүстэй танилцах, таарлах, эсвэл одоо зарим нэгэн асуудлаа танд одоо шийдэх асуудал байгаа бол энэ аяллаа явцад бол тэр асуудлыг шийдэх таатай боломжуудыг олж харах ч гэдэг юм уу. Иймэрхүү аятай таатай үе танд бол тохиож байгаа юм байна. За баримт бичиг бас гэрээ хэлцээ нэгэртвэл их таатай үе гэсэн байна. За дараагийнх нь бол дараагийн орд бол мэлхийн дараагийнх чинь арслангийн орд байдаг. За арслангийн ордын тухайтад бол бархас байд гарыг таны 12-р гэрт орж ирж байна. 12-р гэр гэдэг бол алс хол, аялал, бас дээрэс нь та бусдаас тусгаарлаж өөрийгөө олохын төлөө одоо бясалгах, далд ертөнц, оюун санааны өсөлт хөгжлийг анхаарах, бясалгал энтерт маш чухал үе гэсэн байна. За 12-р гэр гэдэг бол бас тийм нэлээд тусгаарлагдмал байдал хөгжихийг бас илэрхийлдэг. Жишээлбэл бясалгал гэхэд бол тусгай нэг орчинд очиж аваад олон хоног бясалгадаг ч юм уу. Аль эсвэл одоо зөвхөн өөрийгөө өөрийгөө олохын тулд агуйд очиж суудаг ч юм уу. Аль эсвэл бүр хөдөө орон нутагт очиод наамгүй орчинд өөрийгөө хайдаг хөгжүүлээ. Дээрээс 12-р гэр бас өнгөрсөн үетэй холбогддог. Өнгөрсөн үеийн асуудал зэгцлэх, дотоод сэтгэлээ нээх гэдэг бол маш сайн үе гэсэн байна. За дээрээс нь гадаад аялал, гадаад түнш холбоо энтерт бас 12-р гэр холбогдоод байдаг. За энд бол магадгүй одоо
гадаад аялж бас магадгүй 12 дугаар гэр холын аяллыг бас илэрхийлдэг. Маш холны аялал. 3 дугаар гэр бол ойрын аяллыг илэрхийлдэг бол 12 дугаар гэр холын аяллыг илэрхийлдэг. За тэгэхээр арслангийн орд бол энэ үед арслангийн нар болоо сар мандалт орд аль хэлээр сонсоорой гэж зөвлөд байгаа шүү. Зарим орд дээр нь бол би хэлхээ мартчихад байгаа. За гадаад аялал сайн үйлсийн аян бас 12 дугаар гэрийг илэрхийлээд идэг. За бусдад туслах, бусдын одоо сайн сайхны төлөө өөрийгөө зориулах, зөвхөн одоо бусдад туслах гэхээр зөвхөн мөнгөөр туслах гэдэг утга мэдээж байгаа. Мөнгө төрхтэй бол чи одоо бусдад ирээгээ зориулж бас буйны үйлдэл болж явах хэрэгтэй. Гэтэл хэрвээ тийм байхгүй бол та өөрийнхөө бие сэтгэлийн оролцоотойгоор тэнд туслах одоо жишээлбэл одоо магадгүй одоо гадаадад аялах явцдаа тэр ядуу энчин хүүхдүүдэд туслах тийм нэгэн компанид ажилд оролцоод тэнд бүтэн сараар та ямар нэгэн үйл төлөвлөгөөгөөр ажилтдаг ч юм уу. За заавал жоохон хүүхдүүд халаа бүх шүү дээ. Одоо жишээлбэл газар хөдлөлтөнд тэгэл аимшигтай гамшиг болсон одоо үйл явдлын үед өрнөж штэ тэр үед очиж одоо чи гамшигын аврах ажиллагаанд оролцох гэдэг юм уу те. Тэгээ энэ энтер бол та бусдын төлөө буйны үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үг. Сайн санааны үйлсэд оролцох. За энэ сайн санааны үйлсэд энэ оролцох энэ үйл явдал бол 12 дугаар гэрийг илэрхийлдэг шүү. За энэ бол бархас баргийн нөлөөг ингээд ярьчлаа. За дараагийнх нь бол мэдээж суур гарагийн нөлөө. За суур гараг бол таны 2 дугаар гэрт орж иж байгаа. Суур гараг охины ордонд байна гэдэг чинь таны 2 дугаар гэр гэсэн үг. За тэгэхээр 2 дугаар гэр гэдэг нь санхүү хөнөөс бололцоог илэрхийлнэ. Өөрийгөө үнэлэх тийм гэр. Та хэдийн хэмжээний мөнгө олж та амьдралдаа хэр их одоо материалын баялагийг бүтгэж чадах вэ гэдгийг чи илэрхийлж байгаа гэсэн үг. За энэ үед бол таны хувьд одоо санхүүгийн асуудал бол нэлээд тогтворж сэтгэл санаа зовоосон тэр нэгэн айдас мөнгө санхүүтэй холбоотой айдас байсан бол энэ бүхэн чинь бол бас энэ үед нэлээд тайвширч айдас арилна гэж. За орлого бол суур гараг бол бас жоохон орлогыг илэрхийлдэг. За тэгэхээр орлого нэмэгдэн бонус одоо нэмэлт тийм одоо урамшуулал авах ийм бас боломж үлдсэн хэрэгтэй зүйлээ одоо магадгүй авъя гэж маш их бодож исэн зүйл чинь хямдралтай үнээр танд айгүй ашигтай тийм байдлаар олдчих ч юм уу те. Ийм боломж олдно гэж. За зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол цалингаа нэмүүлэх тухай энэ яриа өрнүүлэх, яриа хэлцлүүлэх их таатай үе гинэ. За өөр нэгэн юу бол бас нэгэн дэлхийн ордон дээр нэмээд ярьчих нэг зүйл бол санчир гарыг 7 сарын 27-нд ухарч байгаа. За тэр бол таны 9 дугаар гэрт арслангийн ордны 9 дугаар гэрт ухарч байгаа юм байна. За энэ үед бол харилцаа холбоо ялангуяа гадаад төвштэй холбоотой эсвэл гадаад сурах боловсрох асуудалтай холбоотой 9 дугаар гэр гэдэг бол бас боловсролыг илэрхийлдэг. За сурах боловсролтой холбоотой энэ асуудлыг үл дахиж эргэж хянах сайжруулах албан ёсны одоо тийм бюрократи гэдэгтэй одоо юу гэж хэлүүлээ хүнд суртал гэдэг үлөө бюрократи. За хүнд суртал гэдэгтэй холбоотой гэхээр чинь тийм албан ёсны бичиг баримт бүрдүүлэх энэ төр тухай асуудал хэрвээ танд байгаа бол одоо гадаад байгаа болохоор 9-р гэр гадаад тарилцаа гэхээр магадгүй тэр нэг оршин суух бичигч гэдэг юм уу оршин суух тийм албан ёсны баримт бичгийг бүрдүүлэхэд бас эргэж харах асуудлууд гарна гэсэн үг. Яадаг бол ретро үе санчир гарагийн ретро үе ирж байгаа учраас за ингээ баримт бичигт гарын үсэг зурхад нэлээд удаан саатал үүсдэг ч юм уу. Эсвэл одоо сургалтанд хамрагдаж дахиж одоо өөрийгөө шинээр явахтай өөрийнхөө одоо мэдлэг боловсрол тэр бүхнийг эргэж хянах юм ирнэ гэсэн байна. За энэ санчир гарагийн нөлөө бол нэлийн удаан ретро хөдөлгөөн бол удаан үргэлжилдэг 10 сар. Тэгээд хооронд бол тэр бичиг баримтыг шийдэх тэр асуудал гадаад аялал гадаад сургалтын асуудал дахин сайжруулах асуудал үргэлжлэнэ гэдээ ойлгочих болно. За энэ хүрээд Арслангийн ордны ерөнхий төлөв байдлыг өндөрлөж байна.
За дараагийн орд бол мэдээж охины орд. За охины ордын тухай тод бол за маш их шумалтай байна да. Өглөөрт байна. За өглөөрт бас их шумал байдаг юм байна. За охины ордын тухай тод бол за охины нар сар мандалт ордтой охиныхан сонсоорой гэж зөвлөд байгаа шүү. За таны нэгдүгээр гэрт чинь сугар гарыг ороод ирсэн. За энэ бүр одоо ерөнхий төлөвийн ихэнд хүртэл одоо охины ордонд орж иж байгаа тухай ярьсан шүү дээ. За таны ордонд орж ирсэн байхаар бол бүх анхаарал бол та өөртөө төвлөрнө л гэсэн үг. За өөртөө ихтэй байдал нэмэгдэнэ. Таны ярьж байгаа, хэлж байгаа байдал ч гэдэг юм уу, эсвэл гадаад төрөх гэдэг юм уу те. Одоо энэ бүх энэ чинь бол одоо бусдад аяг анхаарлыг татна гэнэ л те. Матгүй зарим нэгэн хүмүүс бүх одоо гадаад төрхөө өөрчлөх одоо үнэлэмжээ нэмэх хувийн амьдралдаа одоо чухал шийдвэр гаргахад одоо хэрэгтэй гэсэн тэр нэгэн одоо чухал өөрчлөлтүүдийг бол та энэ үед хийхэд боломжтой үе гэсэн байна. Ерөнхийдөө бол та өөрийнхөө үн цэнийг илүү мэдэрнэ. Бусдтай эвтэй байх, эвтэйгээр одоо бүхнийг зохицуулах, хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах энтерт бол их таатай үе гэсэн байна. Энэ ялаа шувуулан жоохон хэцүү юм гадаа байхаар. За дээрэс нь охины ордны дээрэс нь юу бол бас мөнгө сугар гарыг бол зөвхөн хайр дурлал гоо сайхан бүтээлч ажиллагаа гэдгээс гадна бас жоохон мөнгө санхүүг илэрхийлдэг гэж хэлсэн шүү дээ. За тэгэхээр мөнгө санхүүгийн тухайтад бол одоо зарцуулалтандаа зөв зарцуулах талаар анхаарах, хайр дурлалын тухайтад бол нэг л их тийм гоё үг хэлэнд итгэхээсээ илүү хайр, халамж, анхаарал энтрийг чухалчдах юм уу гэд охины одоо өмнөх хэсгээр нэрсэн энэ үл мэдээж бас охины ордонд бүрч илүү хамаатай. За дараагийн охины ордонд ярих ёстой зүйл бол бархас уйд гарыг. За бархас уйд гарыг таны 11-р гэрт байрлаж ийн гэдэг чинь нийгмийн харилцаа, найз нөхдийн хүрээ энтерт бол нөлөөлдөг ийм гэр мөрөөдлийн салбар гэж хэлдэг 11-р гэрийг бол за олон нийтийн дунд бол нэр хүнд чинь нэлээд тийм өснө, найз нөхдөөсөө дэмжлэг авна, хамтын ажиллагаа нэлээд үр дүнтэй, хүсэл зорилготой хүрэх тийм боломжийг чинь бархас уйд гарыг нээж өгнө гэсэн байна. Тэгэхээр одоо энэ үед бол яах вэ гэхээр найз нөхдөдтэйгээ холбоотой ямар нэгэн тийм одоо ажил бизнес ч гэдэг юм уу одоо юм хийж байгаа болвол энэ бүхэнд чинь бол тэдний зүгээс дэмжлэг сайн байх нэ гэд ингээд ойлгочих болно. За энэ хүрээд охины ордны ерөнхий байдлыг өндөрлөж байна.